За яг энэ өчигдөр ажлын хэсгээр ярьсан л да. Ерөнхийдөө энэ сонсголын дараах дүгнэлт дээрээс нь засгийн газарт өгөх чиглэлийн тогтоолын төсөл орж ирсэн. Тэгээ яг сая ундраа гишүүн бас хэд хэдэн санал манд давхурдчихлаа. Нөгөө тал дээр энэ жаргалан гишүүний өргөж байгаа тогтоолын төслөө хэдүүлээ нэгтгээд нэг айтайхан чиглэл засгийн газар руу өгчээ. Тэр нь их зүйтэй саналууд гарсан байна. Тэгээ яг энэ дээр ер нь 3 гол зүйл байгаа шүү дээ. Утаан дахиж хэдүүлээ ер нь мөнгө зархаа байлээ. Энэ утаа гэдэг чинь далимдуулаад актер том бизнес болчихлоо гэдэг асуудал байгаа. Хоёрдугаарт эрчим хүчний болон дулааны халаалтын ямар технологиуд байгаа нь тэр технологиудыг нэвтрүүлээд иргэд түүнийг өөрсдөө сонголтоор ашиглах боломжийг нь төр сануулгах хэрэгтэй гэж бодож байгаа. Ерөнхий саналууд гэхэд дээрэс нь нэг байга жоохон нөөцөө нэг яндан утаанаас салж байгаа усуудаа нэг урамшуул болгодог систем рүү орчуул энэ ер нь явандаа гайгүй болчих واخа. Тэр тогтоолын төсөл дээр би өчигдөр өгөн бас нэг ажлын хэсэг дээр байр суурь илэрхийлсэн. Тэр хатуу түлшийг нийслэл болоод орон нутаг суурин газарт гэдэг дээр бол за яг нийслэл дээр бол ойлгож байгаа. Суурин газар гэдэг чинь аймгийн төв сумдын төвөд орно. Энэ болохгүй. Ерөөсөө ноолор шиг юм болно шүү. Нэг үгэлхэд амьдралаас хол хөндөй. Суурин газар гэдэг чинь аймгийн төвийн оршин суугчид гэр өрхүүд сумын төвийн тэгээс үлд нь хоригддаг нэг бахан утааны далимдуусан аймаг төв дээр бас нэг бахан шахмал түвшний үйлдвэрүүд нэртэй юм болгоод тэгээ бахан бизнес болчих гэсэн болгоомжууд байгаа дахиад хэлье. Яг үндсэндээ бол одоо манай төрөөс ингээ явуулж байгаа гаргаж байгаа бодлого нь зарим талаараа бас арай дэндүү амьдралаас хөндөй юмнууд гараад идэг. Сая нөгөө ноолор шиг юм болох вэ гэсэн болгоомжууд байгаа. Нэгийг нь дэмжих гэж байгаа нэрийн доор нөгөөх нь унахчих вэ гэдэг ийм болгоомжл байгаа гэдгийг хэлье. Бид бас ажлын хэсгийн гишүүд маань өчигдөр бид энэ дүгнэлт засгийн газарт өгж байгаа чиглэлийг ярихад бас энэ намрын чуулганы эхний 2-7 багтаад тайлан сонсъё гэдэг санал бас хэлсэн. Тэгэхээр энийг бид бас тайлан 50 гэдгээ бүр яг энэ тогтоолдоо оруулж өгье. За тэгээд тогтоолдоо оруулаад за хөшүүргийн хувьд бол ер нь яндан буулгасных нь давуу талд нь бас энэ хөшүүрг бий болгох замаар яндан буулгах гэдэг энэ өгүүлбэр оруулсан байгаа. Тэгэхээр энэ бид бас энэ сонсгол маань нөгөө эрчим хүчний үн нэмэгдэхээс өмнө бид бас сонсгол хийгдсэн. Тэгээ харамсалтай дараа нь бас таны хэлж байгаа үнэн тариф үн нэмэгдээд нөгөө захилгаанаар халаагаар яндангаа буулгаараа гэсэн том бодлого маань байхгүй болоо буцаад эрчим хүч их үнэтэй болсон халаалтаа захилгаанаар шийдэх боломж хязгаарлагдсан асар их одоо үнэтэй болсон энэ байдал бол өөрөө яндаг буулах биш харин нэмэх энэ нөхцөл бүрдсэн. Энэ эрчим хүч мэдээж бас үн нэмэх нь бол өөрөө аргагүй эрчим хүчний одоо нөгөө бие даасан байдлыг алдагдуулж байгаа. Цаашид оршин тогтнох байдлыг хүртэл хөндөж байгаа учраас нэмэх болно. Гэхдээ нэмэхдээ ямар зүйлүүдээр би татааз өгөж ямар сайн зүйлийг дэмжих үү гэдэг бодлогыг одоо засгийн газар гаргаж намраас өмнө оруулж ихгүй болохгүй гэдэгт тантай санал нэг байна. Тэгэхээр бид ерөөсөө л миний нэг давтаж хэлээд байгаа зүйл бол дэд хороо гомн чухал шүү. Дэд хороог л дэмжиж хэдүүлээ байгуулж чадвал хүний эрхийн дэд хороотой адилхан байнгын үйл ажиллагаатай тэгээд үндэсний агаар бүртгэлийн үндэсний хороотой байнга уялдаж ажиллах ийм бүтэц энэ их хурл дээр байж ижил бид энэ ажлыг сайжруулах юм бэл. Тэгээ энэ чинь ганцхан байгаль орчин уур амьсгалтай тэмцэх асуудал биш. Чи дээр нь эрчим хүчний яам тийм ээ. Байгаль юуны эрдэс байдлын яам гэл бүгд л энэ чинь орчих гээд хамааралтай учраас энэ одоо бид дэд хороо ажиллаа хийх нь илүү үр дүнтэй болох юм байна шүү гэдэг гишүүдээс дахин сануулж хэлье. Улаанбаатар нийслэлийнх нь болохоор түүхийн нүүрснээсээ салаад ингээд сайжруулсан төвчлөө ороод байдаг юм уу? Бусад аймагуудад амьдарч байгаа суурин газар амьдарч байгаа иргэд тэгээд бас дахиад одоо түүхийн нүүрсээр хорцсон хэвээрэл байгаа. Тийм учраас энэ асуудал бол Монгол улсын асуудал юм аа. Ганцхан нийслэлийн асуудал биш юм аа гэдэг талаасаа бид бас ажлын хэсгийнх нь ажиллаж энэ чиглэлд бас одоо асуудлыг хандуулж байсан. За үүнтэй холбоотой байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөө яамнаас мөн одоо одон тооёо сайдаас хэлжсэн зүйл бол орон нутагт агаарын тухай хууль заасан үүргээ хэрэгжүүлэхэд одоо энэ агаарын бохирдлын хэмжээг тоног төхөөрөмж хангалттай биш байна гэдгийг хэлж байсан. Сая бас одоо 25 оны төсөв суулгасан боловч одоо энэ хасагдлаа. Одоо орон нутаг бүрд энэ одоо аймаг сумдуудад агаарын бохирдлыг хэмжиж чадахгүй бол бид үйл ажиллагаа явуулж чадахгүй. Юунаас бохирдоод байгаа ялгаж чадахгүй болохоор
агаарын тухай хуулийн хэрэгжилттэй ч хийж чадахгүй. Үнэхээр бохирдсон үгүүгээ хэлж чадахгүй байгаа явдал нь энэ одоо 12 дугаар энэ дүгнэлтийг гаргах одоо чухал зүйл болж байгаамаа. Тэгэхээр ерөөсөө бид хэмждэг байх нь өөрөө их чухал юм байлээ. Тэгээ энэ утгаараа бүх суурин газруудаа энэ агаарын бохирдлыг хэмждэг, дээрэс нь одоо болсон хүчний тэнд ажиллах хүний нөөцийн ингээл одоо асар олон асуудлууд ингээд хаалттай. Таны бас одоо сая хэлж байгаагаар зарим газар бол ганцхан одоо утааны асуудал биш байхгүй юу? Бас тоосчлтын асуудлууд зөндөө олон зүйлүүд байна. Тэгэхээр энэ болгон дээр үйл ажиллагааг энэ үндэсний хороо явуулахад энэ хэмжилтийг нэгт хийдэг байя гэдэг асуудлыг ярьсан учраас энэ засгийн газарт энэ дүгнэлтийг оруулж мөн одоо засгийн газар дараагийн хэлцэх асуудал дотор бол энэ төсөв төлөвлөх энэ асуудлыг ярьж байгаа юм аа. За салбарын 13 дахь зүйл нөгөө яамны зүгээс орон нутгад агаар бохирдуулж бүрийг хэмжих чадварыг бий болгож хатуу түвшний хэрэглээг халах гэж байгаа энэ юу бол сая хэлсэн зүйлтэй бас холбоотой хэмжиж чаддаг бай. Тэгээд ялгаагүй л одоо бид бас энэ түүхийн нүүрснээсээ л ерөн хамгийн түрүүнд салах нь өөрөө маш чухал байсан. Ерөн бол түүхийн нүүрс түлхэхэд ямар их одоо хортой аромат нэгдлүүд, за дээрэс нь бусад одоо хортой бодисууд гарч байгаа, энэтэй холбоотой хүний эрүүл мэндэд яаж муугаар нөлөөлж байгаа гэдгийг бол бид одоо дэд хилцүүлгийн явцад бол үнэхээр одоо сэтгэл өвдөн мэдээллүүдийг сонсож байсан. Зүгээр л одоо энгийн жишээ хэд л одоо эмэгтэй одоо хөвлөд бүрэлдэж байгаа ураг хүртэл одоо грамм нь хүртэл бага байдаг, дутуу төрдөг, за жирэмслэлтийн тохиоллын тооц цөөрдөг гэл одоо энэ өвлийн утаатай нийслэлийн энэ асуудал бол ганцхан одоо зөвхөн одоо эдийн засгийн асуудал биш, эрүүл мэндийн хувьдаа бол одоо үнэхээр ноцтой асуудал байсан. Тийм учраас энэ түүхийн нүүрсээ салж чадж байгаа нь өөр их том амжилт. Харин энийгээ одоо бүр цааш нь хурдцтай сайн явуулах чиглэлээр л анхаарах хэрэгтэй юм байна л гэсэн юм дүгнэлт гарч ирсэн.